Сэмэцэнэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, интерактив үзүүлэлт босруулах видеог та бүхэнд төлөвлөе. За, тэгэхэд бол бүгдээрээ браузер дээрээ gmail.ly гэсэн хаяг руу нэвтэж ороод за, create your free account гэдэг дарна. За, энд бол та бүхэн mail аяг password бичих шаардлагагүй, зөвхөн I have read in accept гэдгийг шагтлаад continue with Google. За, тэгээ өөрсдийнхөө Gmail-ийг цаашаа нэвтрэнэ. За, дараа нь та бүхэн Gmail дээр ямар нэгэн зүйл хийж байгаа бол мөн адилхан continue with Google гэдгээ сонгоод хийж болно. За, үүний дараа бүгдээрээ education гэдгийг e-learning гэдгийг сонгоод next. За, тэгээд teacher гэдгийг сонгоод мөн next товчоод дарна. За, ингээд бидний өмнө болохоор ийм талбар гарч ирсэн accept continue гэдэг. За, энэ та бүхэн бол энэ заавал видеотрийг Training and learning are experiencing a deep transformation. The importance of digital, gamified, interactive, collaborative, and visual content is getting... And you, do you bore? Google-ийн YouTube-ээс та бүхэн Gmail-тэй холбоотой видео бичлэгүүдийг хайгаад илүү тэгэнгүү заавруудыг олж авч болно. За, ингээд бүгдээрээ presentation гэдгээ сонгоод нэг үзүүлэн бэлдэх. За, үзүүлэн бэлтгэхэд юу анхаарах шаардлагатай гэдгийг би энд зөвлөгөө байдлаар та бүхэнд төлөвлөе. За, та бүхэн энд байгаа темплейтүүдээс айлын сонгоод за, эхлээд тухайн темплейтэн дотор юу байгаа, ямар слайдууд байгаа гэдгийг үзэх хэрэгтэй. Үзснийхээ дараа бүгдээрээ use this template гэдэг товчон дээр дараад тухайн темплейтийг сонгоно. За, энд бол дотор нь байгаа слайднууд харагдаж байгаа. За, бүгдийг нь select all хийгээд add хийгээд нэмж. За, эхний ээлжинд та бүхэн энд бэлэн байгаа загваруудыг ашиглаад тухайн загвар дээр өөрсдийнхөө хичээлийн үзүүлэнг шууд өөрчилж ашиглавал илүү их цаг хэмнэ. За, дараа нь туршлагатай болсныхаа дараа бүгдээрээ яах вэ гэхээр хоосон слайд нэмж аваад монголуудаа өөрсдөө бэлдээж авч болно. За, эхний слайдн дээр болохоор сэдв, хоёр дахь слайдн дээр агуулга танилцуулах зүйл байгаа юм байна. За, турших буюу preview төвчөн дээр дарахаар энд нэр өгнө гэж байна. За, энийг бүгдээрээ ойлгомжтой байдлаар нэрээ өгөөд save төвчөд арч. Тэгэхэд ийм их харагдах зүйл байна. За, тэгэхээр хойшоо шилжүүлэх сум дараад. За, эсвэл агуулга гэдгээс бол энэ сумууд дээр дараа тухайн section дээр очиод ийм их байдлаар үзэх үзүүлэнгийн загвар байгаа юм байна. За, та бүхэн ямар нэгэн зүйл хийж байгаа бол өөрчлөлтөнд preview буюу нүдний зурагтай icon дээр дараад шалгаад явж болно. За, ингээд бүгдээрээ командуудын заавартай танилцаад бай. За, хамгийн эхлээд бүгдээрээ add page буюу хоосон слайд эсвэл өөр темплейтээс слайд хэрхэн нэмэх тухай энд хэлж өгье. За, Gmail templates гэдгийг сонгож аваад эдгээр хэсгүүдээс ямар нэгэн бэлэн загвар сонгоод тэр бэлэн загвар доторх слайд оруулж болдог. За, эсвэл My Creations гэдэг дээр дарахаар таны өмнө бэлдэж байсан үзүүлэнгүүд байгаа л тухайн үзүүлэн дотроос слайдуудыг нэмж олдог. За, одоо би бол template гэдгээс blank гэдгийг сонгоод add. За, энд ерөөдөө хоосон слайд оруулж агаад командуудыг хэрхэн ашиглах тухай зааврыг та бүхэнд хүргэе.
За эхлээд бүгдээ текст дээр ажиллах бай. За title 1 гэдгийг сонгохоор хамгийн том фонтны хэмжээтэйгээр гарч ирж байна. За ингээд фонтын хэмжээг өөрчлөв. Энд интерактив хэрэглэгдэхүүн гэж өгөөд за өнгөө бол эндээс өгчөж болно. За жагсаалт үүсгэх эсвэл хойдол уртал дундал тэгшлэх тэр зүйлс бол энэ дээр командын мод байгаа. За эсвэл текстээ тунгалаг энэ төр болгож бас болно. За энэ яг дээдл нь гарч ирж байгаа анимашны айкон дээр дарахаар анимашн оруулах байгаа. За та бүхэн эндээс текстэндээ анимашнууд оруулж болно. За mouse over гэж яагаад мөн нэлээд сонголтууд байгаа. Mouse over гэдэг нь тухайн текстэн дээр курсор ойртуулах үед ямар нэгэн үйлчлэлийг хийлж байгаа. За ингээд бүгдээрээ шалгаж үзэхээр иймэрхүү байдлаар тийм ээ. За disk paragraph гэдгийг сонгоод бүгдээрээ энд тодорхойлолт эсвэл нэмэлт тайлбар текст бичгтэй бол энэ paragraph стайлыг ашиглана. Дараа нь зураг хэрхэн оруулах тухай үзье. За image гэдэг дээр дарахаар энд бэлэн санд болгоч зургууд байгаа. За би эндээс нэг ноутбукны зураг сонгоод оруулъя. За эсвэл та бүхэн компьютер дээр бэлэн байгаа зурагнаас drag image гэдэг дээр дараад оруулж болно. За би энд Mobius-ийн логог оруулаад за ноутбук болон ноутбукны хоолд логог байрлуулъя. За ерөнхийдөө зургийн хэмжээ өөрчлөхдөө та бүхэн зургийнхаа булангаас өөрчлөлт тэг шинтэй харьцааг наалдуулахгүй өөрчлөнө. За дараа нь би энд фото зураг оруулаад за ноутбукны дэлгэсэн дээр байгаа мэтээ байрлуулъя. За тэр дээр гарч байгаа энэ командыг дарахаар олон объектуудын наан цаана яг аль объект наан байх гэдгийг тохируулдаг байгаа. За эсвэл та бүхэн энэ дээр crop хийгээд тухайн зургийнхаа хэмжээг янз бүрийн байдлаар тасалж болно. За дараа нь эндээс болохоор зургандаа хүрээ буюу жаз өгч болдог. Дугуй, зөөн, эсвэл мохоо өнцгтөө, эсвэл тэгш өнцгтөө гэх мэтлэн янз бүрийн жаз буюу хүрээ өгч болно. За илүү тохиромжтой нь бол мохоо өнцгтөө энэ тэгш өнцгт байгаа. За энэ дүрсийг фреймийг сонгочихъя. За дараа нь бүгдээрээ resource дотор байгаа зүйлсийг ашиглаж үзье. За resource гэдэг дотор болохоор icon, буюу зурагтай тэмдэглээнүүд, дүрснүүд, graphic, янз бүрийн сум, шулуун, шугамнууд энэ төр байгаа. За мөн illustration гэсэн зүйлс байгаа. За тэгэхээр бүгдээрээ хоосон слайд энэ дээр resource гэдгийг бүгдээрээ туршаад үзье. За энд би болохоор title 2 гэдгээр арай жижиг байдлаар мэдээллийн төрөл гэсэн текст үүсгэе. За resource icons гэдэг нь болохоор за зурагтай тэмдэглээнүүд гэж орчуулж болно. Эсвэл зүгээр icon гэж нэрлээд явсан ч болно. За эндээс та бүхэн хэрэгтэй icon-уудаа англи түлхүүрүүгээр хайгаад олж болно. Эсвэл доош нь гүйлгээ дэлгэнгүй байдлаар хараад icon-уудаа сонгоод эндээс оруулж болно. За би энд болохоор мэдээллийн үндсэн 5 төрлийг илэрхийлсэн icon-уудыг хайж олоод байрлуулъя. За ингээд би 5 icon эндээс олжлоо. За зургийг булангаас нь татахаар жижигээр энэ текстээр зургийн өндөр болон өргөний хэмжээ гарч байгаа. За олон объектуудыг зэрэгцүүлэх эсвэл хоорондох зайг нь ижил байдлаар өөрчлөхийн тулд объектуудаа shift товчтойгоо хамт сонгоод нэгдүгээр товчороо сонгоод тэгээд бүгдэнд нь ижил өнгөх эсвэл дээр доор зэрэгцүүлэх гэх мэт тодорхойлолтыг хийж болж байгаа.
За дараа нь би shapes гэдэг дотроос энэ icon-уудын ард байрлах background дүрс сонгоё. За та бүхэн өнгөнийхөө зохицлыг харж аваад дахин зохицуулж болно. За энэ за нэг иймэрхүү байдлаар. За нэг дүрс хийж авсан бэл тэрийгээ бүгдээрээ copy paste би болохоор keyboard дээрээс Ctrl C, Ctrl V гэсэн товчны хослолыг сонгож байна. За ингээд бүх төрсөө идэвхжүүлж хамгийн цаана сонгоод за дээдлийн 3 зургийн дүрсийг сонгоод за дээдлэлт нь зэрэгцүүлэх. За ерөнхийдөө бол ийм олон объект байгаа тохиолдолд объектуудын хоорондох зай, ижил эсвэл нэг жигмэнд зэрэгцсэн байх энэ төр нь болохоор илүү хэцэгцтэй, хэмэгцэгцтэй харагддаг. Энийг бодож байгаад тэгэн төгрүүлэх хэрэгтэй. За icon-уудын хэмжээ энтриг жоохон жижиг том болгож өөрчилж болно. За ингээд би ингээд мэдээллийн 5 төрлөө илэрхийлсэн icon-уудаа байрлуулчлаа. За энд сум болон шулуун шугамнуудыг яаж ашиглах вэ? За энд маш олон сум шулуун нуудын сонголтууд байгаа. Эндээс би энэ тасалтай шугамаа сонгоод хэмжээг нь жоохон өөрчлөөд, өнгөө өөрчлөөд за copy paste хийгээд олон болгоод явуулчлаа. За ингээд бид нэг слайд бэлдэж авсан бол дараагийнхаа слайдыг шинээр оруулахгүйгээр duplicate хийж болно. За duplicate хийснийхээ дараа бид энэ объектуудаа replace хийгээд өөрчилж болно. Эсвэл бүр шинээр өөрчилж болно. За би resource гэдэг illustrations буюу зурсан зургнуудаас санийхаа icon-уудыг оруулах өөр зургаар сонгоод хийлээ. За зургийг илэрхийлсэн зурсан юм шиг зураг байна. Эндээс та бүхэн за энэ би ингээд 5 illustration орууллаа. За ингээд ерөнхийдөө энэ тухайн объектууд бүгдээрээ дугуй байвал эвтэйхэн эсвэл бүгдээрээ дөрвөлж байсан илүү зүгээр. За дараа нь би тухайн слайдыг duplicate хийж чад interactive element гэдгийг туршаад үзье. За interactive elements гэдэг дээр дарахаар buttons гэж байгаа. За энд төрөл бүрийн удирдлагын товчнууд байгаа. За эндээс та бүхэн сонгоод өөрсөндөө хэрэгтэй удирдлагын товчнуудыг ашиглаж болно. За play уршаа шижүүлэх товчнууд эсвэл нүүр хуудсанд очдог удирдлагын товчнууд байж болно. За buttons with text гэдэг дотор болохоор тексттэй баттангууд байгаа товчнууд. За эндээс share бусдад хуваалцах, за хайлт хийх, нүүр хуудсан дээр очих, нэгээр буцах гэх мэтлэн товчнуудыг ашиглаж болно. За markers гэдгийг бол тайлбарт тэмдэглэгээ гэж орчуулж болох юм. За marker оруулахаас өмнө би resource гэдэг дотроос нэг map оруулъя. Газрын зураг. За энд та бүхэн тухайн улсын газрын зургийг хайж олж болно. За Монголиа гэхээр газрын зураг. За Монголын газрын зураг тоонд байхгүй. Гэхдээ Монголын Албан төрийн талбай гэж хичээ. За тэгвэл бүгдээрээ эндээс зүгээр Монголын газрын зурагтай зургийг сонгочихъя. За иймэрхүү байдлаар бид ямар нэгэн улсын ТV-ийн газрын зургуудыг оруулж болно. За өнгө интернетээс слайд. За тэгээ бүгдээрээ маркер төрчихсөн. Interactive elements гэдэг рүү ороод за эндээс за Монголын газрын зураг дээр ямар нэгэн маркер байрлуулад бүгдээрээ тайлбар тэмдэглэе хийж үзье. За иймэрхүү маркер за яг дээдлэн байгаа interactive elements гэдэгтэй дараад бүгдээрээ tooltip-ээс сонгоод Монгол улс гэж бичээд шалгаж үзэхээр иймэрхүү байдалтай харагдах юм байна. Маркерыг бол ерөнхийдөө ямар нэгэн объектыг объектд нэмэлт тайлбар оруулахад ашигладаг
За social networks гэсэн дотор болохоор нийтийн сүлжээ сайтуудыг илэрхийлсэн лого буюу icon-ууд байгаа. За numbers and letters гэдгээс бүгдээрээ бас өсөг болон товчнуудыг оруулж байна. За ерөнхийдөө interactive elements гэдэг дотор бол ийм зүйлс байгаа. За үүнийхээ дараа бүгдээрээ за энэ replace command-ыг та бүхэн илүү их ашиглах хэрэгтэй. За replace гэдэг нь болохоор тохиргоог нь өөрчлөхгүйгээр зураг объектыг өөр зүйлээр солих. За одоо энэ зургийг бүгдээрээ өөр зүйлээр солихын тулд replace command-ыг ашиглана. За тэгэх юм бол бидний хэмжээ өөрчлөх шаардлагагүй мөн нэмэлт jazz энтрээ өөр шинээр оруулахгүйгээр өөр зургаас олчиж байгаа гэсэн үг. За ингээд бүгдээрээ энэ оруулсан товчнуудаа интерактив элементүүд нэмж үзье. За window гэдэг нь болохоор тухайн товчон дээр дарах үед жижиг дунд хэмжээтэй эсвэл том хэмжээтэй цонх гарч ирнэ. За энэ цонхон дээр бол ямар ч мэдээлэл байж болно. Текст, зураг, дуу, видео ямар ч зүйлс байж болно. За энэ дээр бүгдээрээ window цонхоо сонгоод за small, medium, за small гэхлээр бүгдээрээ жижиг цонх оруулж үзье. За би цаг юмнуудаас зөвхөн видео гэж бичээд. За доор нь дарж байгаа бүгдээрээ зураг оруулж үзье. За зураг оруулах команд дээр дараад drop image гэхээр та бүхэн компьютерээс янз бүрийн зураг оруулж болно. За би энэ бол Mobis-ийн логог оруулаад тэгээ бүгдээр save. За ингээд preview дарахаар дараа шалгаж үзье. За иймэрхүү байдалтай харагдах юм байна. Жижиг цонхон. За medium эсвэл large болгож болно. За энэ бол тухайн цонхон дээр ямар мэдээлэл агуулснаас хамааруулаад хэмжээгээ өөрсдөө сонгож болно. За дараа нь бүгдээрээ go to page гэсэн зүйлийг сонгоод үзье. За энэ бол PowerPoint-ийн нөгөө 4 слайд руу шилжихтэй адилхан. За home товчон дээр дарахад нүүр хөөцлөө шилждэг тохируулаад шаргаад үзье. За иймэрхүү байдалтай харагдана. Эсвэл зүйлэнгээ бид нэр next preview гэсэн товчон дээр дараад шалгаж үзэж болно. За дараа нь бүгдээрээ холбоос оруулахыг тушаад үзье. За Facebook-ийн icon дээр дараад за одоо бүгдээрээ link. За энд бол дөрвөн Facebook-ийн хаяг руу сөрж болно. За энд бол HTTP гэдэгтэй бичсэн илүү зүгээр. За ингээд шалгаад үзье. Facebook. За ингээд болж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.